зах зээлийн апдейт дээр тавтамжирлын офс дээр ирсэн байна. Сайхан байна. Зах зээл буцаагаад нээлттэй. Тэгээ хэдүүлгийн худалдаа авсан хувьцаанууд нь сайхан трендээрээ явдгаараа явж байна. За, алтны хааш ингээ харах юм бол энд нэг томоохон resistance байгаа. Тэгээ амар их volume явж исэн. Маш олон хүмүүс энэ үеэр нөгөө RSI бас аяг өвчтэй байх үед нь авсан. Ер нь бол алт одоо энийг цохих гэж байгаа. Тэгээ та харж байгаа бол ерөөхдөө нэлээд хүчтэй дээш явж байгаа. Энэ хүчтэй дээш явсан. Энэ хүчтэй дээш явсан. Одоо ерөөхдөө ингээ харах юм бол энд нэг bull flag тэ харагдчихэ. Та зураад үгүй энд ерөөхдөө нэг bull flag харагдчих байгаа. Тэгээ энэ resolve хийчих юм бол ерөөхдөө энэ triangle-аас гараад за тэгээ retest хийгээд тэгээд uptrend-ээ өргөжлүүлэх магадлал бол маш өндөртэй. Окей. За тэгээ энэ циклийг ингээд хараад үзэх юм бол хэдүүлээ зүгээр эндээс Fibonacci-гийн суурийг аваад full retraction руу явуулаад үзэх юм бол таргетууд нь юу юм бэ гэх юм бол нэгдүгээрт те Fibonacci 618 level ойролцоо 4550 дээр байна. Дараагийн target юу юм бэ гэх юм бол 0786 4700 full extension move хийчих юм бол fingers crossed те 4900 60 руу явахаар харагдаж байна. Тэгээд алтыг ингээд харахаар тэ ер нь бол дараагийн leg up ойртож ирж байгаа. Ер нь бол 50 day moving average нэлийн зайтай явж исэн бол буцаагаад тэрнтэй золгоцсон. Одоо энэ triangle-аас энэ horizontal энэ resistance-аас гараа явчих юм бол энийг буцаагаад support болгоо явах юм бол миний таамгаар алтны next leg up болно. Окей. Silver хэдүүлээ харах юм бол алтнаас илүү хүчтэй. За энийг ингээ дүгнээ харах юм бол амар bullish нэг up, хүчтэй bullish up. Тэгээд алтаасаа илүү төрүүлээд ингээд энэ дахиад цогсон таад харж байгаа юм бол энэ candle-ууд бас айгүй хүчтэй. Доошо явсан хэрнээ дээгүүр close хийсэн. Тэгээд энэ leg up бас айгүй хүчтэй. Тэгээд silver silver-ийн ханшлуу орцгоё. За тэгээд хэдүүлээ энэ дээр Fibonacci extension зурх юм бол за ерөнхийдөө эндээс аваад full retraction түрүүнийх шиг явах юм бол одоо 0.786 дээр ирсэн байгаа full extension хавтал явах магадaltaй юм бэ гэх юм бол нэг бол 63 одоо өмнөх cycle up асаа харах юм бол гэхдээ саяны циклээс ингээ харах юм бол заяа тий за дараагийн lag ерөнхийдөө хаашаа заацсан байгаа юм бэ гэх юм бол заавч энэгээр явах хэрэггүй. Гэхдээ ер нь бол магадлал бол потенциал бол байгаа. Дараагийн хүчтэй level up бол тэ 66.8 доллар руу явах хандлагатай байх шиг байна. За энэ тэгээд би болох юм бол тэ манай компаниуд, манай хөрөнгө оолтууд ерөөхдөө хөрхөн явах магадaltaй. За ягаад алт үсэд байна гэх юм бол энэ доллар ерөөхдөө буцаагаад жоохон буурч эхэлж байна. 50 day moving average-аас доогор орцсон. 200 day moving average-аас жоохон дээшээ гарах гэж үзээ одоо ерөөхдөө буцаагаад буурч байна. Америкийн доллар суларч байна бла 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 гэсэн одоо яриа үүсэж байгаа. Евро буцаагаад жоохон өссөн таад нэг харж байгаа юм бол евроны ханш 15.1-ээс 16.4-лөө явсан 50 day moving average-ийн дээгүүр гарч чадсан. За энүүгээрээ дамжуулаад бас юу болсон бэ гэх юм бол Америкийн засгийн газрын бондын зах зээл бас жоохон цохилт авсан таад харж байгаа юм бол TLT маань 88.2 дээр одоо явж байгаа хэдүүлээ яг хуу 91.5 дээр энэ хавар орсон. Тэгээ хэдүүлгийн TLT позиц ерөөхдөө жоохон буурсан байгаа. Тэгээд юу болж байна гэх юм бол одоохон тайлбард өгчин TLT маань өмнөх uptrend line дээр буцаагаад ирсэн. Одоо заавчгүй паниктаа зарах шалтгаан бол байхгүй. Гэхдээ хэдүүлээ ер нь бол та school community дотор ороод өнөөдөр Mika Metals, Matsa, EQ Resource, Orla Mining, Kerr Mining дээрээ ер нь бол дөрвөн манай багц дотор нэлийн жин эзэлж байгаа компаниуд дээр дөрвөн томоохон мэдээлэл гарсан. Тэрийг заавчгүй үзээрэй. Тэгээд магадгүй хэдүүлээ тэр дөрвөн компани руу 2 юм уу 3 луун эсвэл магадгүй 4 луун нэмэлт хөрөнгө оолт хийх нь зүйтэй юм шиг харагдаж байгаа. За хувьцааны харилцаа хөрөнгө оолт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оолтын бүх
чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Евро чангарч байгаа учраас доллар индекс буурж байгаа. За нэмээд TLT ягаад буурж байна гэх юм бол ер нь бол ойрын үед энэ корреляц ерөөсө харагдаагүй та харж байгаа юм бол өмнө TLT ягаад өссөн юм бэ гэх юм бол хөрөнгөний зах зээл тий Nasdaq маань 635-аас 580 руу унжахта хүмүүс хаашаа мөнгө хийсэн бэ гэх юм бол бондын зах зээл рүү хийсэн. Тэгээд энд юу харагдж байна гэх юм бол нэлээд bullish тий QQQ дээр Nasdaq дээр ер нь бол 580-аас өнөөдөр pre-market 624 хүртэл ерөөхдөө өссөн. Юу болж байна гэх юм бол хүмүүс эхлээд паниктаад хувьцаанаас бонд руу ороод одоо хувьцаанууд буцаагаад өсөж байгаа болохоор бонднасаа зараад хөрөнгөний зах зээл хувьцаа руу орж байгаа. За энэ хөдөлгөөн бүр хаана илүү тодорхой харагдж байгаа юм бэ гэх юм бол micro cap stock дээр жижиг компаниуд энэ дотор орсон байгаа. Тэ micro cap гэдэг чинь тэ илүү өсөлтийн потенциалтай компаниуд. За тэгээ та юу харагдж байна гэх юм бол дахиад ер нь бол баг all time high low ирсэн байгаа. Энэ бол нэлээд тий доош унсан TLT бондын зах зээл өссөн. Тэгээд ер нь бол нэлээд хүчтэй bullish move up болсон. Тэгээд энэ IWM Russell 2000 index тэгээ Fibonacci extension хараад үзэх юм бол daily level ер нь бол 260 265 руу явах потенциал бол байгаа. За энэ бас өөр хаана харагдж байгаа юм бэ гэх юм бол S&P 500 ер нь бол яг адилхан formation-тэй та юу харж байна гэх юм бол энд нэлээд томоохон тэ correction гэх юм уу да жижиг correction орсон. Тэгээ энэний Fibonacci sequence-ийг ингээд зураад үзэх юм бол тэ за энийг авчи. Тэгээ дараагийн leg up S&P 500 баг энэ 698 эсвэл бүр ингээд 700 руу явах магадaltaй юм байна. Тэ энийг ингээ харахаар ер нь бол bearish байха болцсон. Энэ head and shoulders formation-ыг ерөөхдөө үгүй болгосон. Тэгээд 50-day moving average-ийн дээгүүр 200-day moving average-ийн дээгүүр ер нь бол bullish явж байгаа. Тэгээд бас энийг ер нь хаанаас харах боломжтой юм бэ гэх юм бол энэ Nvidia-гийн хувьцаа та харж байгаа юм бол энэ daily chart-наас илүү хэдүүлээ за 30 minute chart-уудыг харъя. За та энд юу харагдж байна гэх юм бол нэг этгээд нэг хөрөнгө олгогчсон бүлэг хүмүүс юу авж байна гэх юм бол энд massive Nvidia-гийн хувьцаа авж байгаа. Энд жоохон буурахаараа дахиад авж байгаа. Энд ерөөхдөө нэлээд хүчтэй авж гин. Энд дахиад авж гин. Энд дахиад авж гин. За pre-market 188 дээр хүрсэн байгаа. 50-day moving average-ийн дээгүүр гарцсан. Тэгээд ер нь бол энэ сая Google-ийн TPU chip янз бүрийн panic сөрөг яриа зах зээл ерөөхдөө шингээгээд авчаад тэгээд Nvidia юу хийж байна гэх юм бол ер нь бол буцаагаад өсөж байна. Tesla-гийн хувьцаа бас хөөрхөн өсөлттэй явсан та харж байгаа бол энд хэдэн тий 9 сарын үеэр нэг томоохон тэгээд буцаагаад 50-day moving average-аас доогуур гарчаад дээгүүр гараад одоо retest хийж байна. Тэгээд энд нэг жижигхэн gap үссэн байгаа. Тэгээд option chain харах юм бол окей. Та option chain харах юм бол Tesla дээр хөрөнгө оруулагч нар нэлээд их option-ууд авч байгаа. Call option-уудыг авч байгаа. Тэгээд Apple-ийн хувьцаа ер нь бол бас ингээд тий айгуу цэгцтэй ингээд дэшээ явж байна. Tesla-гийн хувьцаа бас яг адилхан Nvidia хамгийн гол нь. Тэгээд semiconductor-ууд буцаагаад тэ сая нэг жоохон муухай царайлсан та харж байгаа бол AMD super gap up нэг жоохон top information-д байгаа 50-day moving average-ийн доогуур унчаад ерөөхдөө одоо буцаагаад энэ өсөлтийн trend line руу дээшээ буцаагаад гарах гэж байгаа. За тэгээд та заавалчгүй манай group дотор тавигдсан Mega Metals-ийн тухай тэр мэдээллүүдийн уншаарай, шингээгээд аваарай.
видеог нь үзээрэй. Нэг урт видео ерөөсөө биш. Нэг 10 минутын дотор та бүгдийг нь үзчихнэ. За тэгээд ингээ Mika Metals харах юм бол 50-day moving average дээр ирж байна. Энэ uptrend channel-ийн ёроолтой хүрж байгаа. Тэгээ магадгүй хэдүүлээ Mika Metals дээр жоохон хуваа нэмэх хэрэгтэй юм шиг харагдаж байна. За Matsa-гийг харах юм бол ер нь бол адилхан дүр зураг. Тэ та энд юу харж байна гэх юм бол ер нь uptrend дээр ингээ явж байгаа. Өмнө ягаад ингээ унсан бэ гэх юм бол нэмэлт хөвцөө гаргасан, алтны өсөлт нь жоохон буурсан. Тэгээ хэдүүлээ бас энэ үеэр нэмж авсан одоо 50-day moving average-ийн дээгүүр гарцсан явж байгаа. Тэгээд энэ channel-ийн зургийг тийм ээ. Бас Anglo Gold Ashanti-гаас тий сая мөнгө авт төлбөрөө нэг сая 600 юу авч чадсан. Тэгээд Matsa Resource юу аргаж байна гэх юм бол яа хөөрхөн өсөлттэй дараагийн өсөлтийн шатлуу орох потенциал харагдаж байгаа. За Orla Mining энэ жилчингээ яг адилханаар явж байгаа заяа. Ингээ өсөөд тэгээс том стратегийн хөрөнгө оруулагч гарч байгаа. Өсөөд 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 дахиад стратегийн хөрөнгө оруулагч гарч байгаа. Тэгээ саяхан дахиад өсөөд дахиад нэг стратегийн хөрөнгө оруулагч хуваа зарсан. Энэ алт олборлдог мөнгө алтны компаниуд дээр юу болж байгаа нэ гэх юм бол эзлүүд нь айгүй их солигдож байгаа. Зарим компаниуд энэ үеэр авсан хүмүүс бас ашиг авъя гэж байна. Тэгээд магадгүй Orla Mining дээр дахиад нэг call option авах магадaltaй юм шиг байна. Энэ ингээд нэлээд coiling energy тэгээд сая хайгуулгын тайл нь супер гараагүй гэхдээ дайжгүй гарсан. Тэгээд үйл ажиллагаа гэх мэт чинь дараагийн улиралтаа ер нь бол нэг хувьцаан дээр 29 цент гарган гэсэн. Тэгээд саяхан бас dividend зарлсан ногтлаа шиг хэдүүлээ бас жоох авах юм байна. Гэхдээ нэг сүртэй их биш. Тэгээд магадгүй энэ 7 хоногт хэдүүлээ Orla Mining дээр нэмээд нэг жижигхэн option авах магадaltaй шүү. За Hecla Mining хэдүүлээ харцгаа. Ер нь бол яг uptrend-ийн дагуу ингээ явж байна. Тэ pre-market дээр 16 дээр байна. 50-day moving average-ийн доогуур хэдүүлээ жоохон нэмж авсан. Тэгээд Hecla Mining дээр сүртэй нэг хэлэх юм байхгүй. Тэгээд удахгүй ойролцоо нэг 7 хоногийн дотор Америкийн төв банк хуралдана. Тэ хүүгийн төвшнгөө бууруулах магадлал байгаа. Тэгээ энэс болж ерөөхдөө алт мөнгө хөдөлгөөнд орох потенциал бол байгаа. Биткойн бас яг адилхан хөдөлгөөнд орох магадлалтай таад нь харж байгаа юм бол ер нь бол техник талаас энэ $80 resist support дээр ерөөхдөө хүчтэй bounce хийгээд дээш явж байгаа. Одоо тэг юу харагдаж байна гэх юм бол maybe bear flag тэг магадгүй нэг bear flag харагдаж байгаа. Тэгэхээр энэ удахгүй resolve хийгээд тэгээд энэ 80 дээр дахиад тогтох чадах уугүй юу хэдүүлээ харъя. Манай MicroStrategy-гийн жижигхэн short position байгаа. Гэхдээ MicroStrategy бас яг адилхан нэг bear flag-тэй явж байгаа. Тэгээд хэдүүлээ харцгаая. Энэ дээр айгүй жоохон мөнгө хийсэн. Тийм учраас хэдүүлээ зүгээр төвчээртэй энэ цикл бараг дуусахын одоо байгаа жижигхэн позицтэйгээ ингээ хадгалаа явъя. Энэ quantum хөвцөөнүүд тий сая 200-day moving average дээр сайн мэдээ quantum хөвцөөн дээр гарсан учраас нэг bounce хийсэн. Одоо ерөөхдөө sideways явж байгаа. Энэ дээр хэдүүлээ жоохон болгоомжтой байх хэрэгтэй. Нэмж одоохондоо short хийх хэрэггүй зүгээр одоо байгаа позицийнхаа дагуу явчих. Rigetti Computing, QBTS ерөөхдөө эднэр бүгдээрээ техник зүгээс яг адилхан QBTS D-Wave ер нь 50-day moving average дээр ирсэн байгаа. Тэгээд энэ техник channel ингээ зурх юм бол тэ энэ downtrend нь үргэлжлүүлэх баталгаатай болсных нь дараа хэдүүлээ short-о энэ quantum хөвцөөнүүд дээр нэмэн шүү тэр хүртэл зүгээр шагаа дүрсэн байдлаараа байцгаая. За тэгээд өнөөдөр өдөр оруулсан видеонуудаа заавалч үзээрэй. Тэгээд удахгүй бас trade portfolio update-уудаа оруулна. Энэ 7 хоногт хэдүүлээ багц дотроо нэлээд томоохон өөрчлөлтөө хийн. Тэгээ мэдээч энэ алтны ханшийг үргэлж хараа суун. Тэгээд энэ дараагийн leg up тун ойрхон байгаа шүү. Bye bye.
Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.